Бүгд найрамд Монгол Ард улсын баатар Маршал Жокийн амьдарч байсан байр буюу Харилцан сумын 2 дугаар багт байрлах Жокийн музейг 2014 онд өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр газрыг нь дуудлага худалдаанд оруулж нураах шийдвэр гарсан байжээ. Хэдийгээр мартагдсан түүхийн дурсгалд барилга боловч үнэт чанараа алдаагүй тус музейг сэргээх ёстой гэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч аймаг орон нутгийн зүгээс үзэж дээрх шийдвэрийг хүчингүй болгон засвар шинжилэлт хийх төсвийг 2018 оны төсвийн тодтоглоор шийдвэрлэжээ. Ингэснээр энэ онд халахын голын дайны ялалтын 80 жилийн ойн баяраар Жокийн музейн гадна фасадыг шинчилж багахан хэмжээний дотор заслын ажлыг хийсэн байна. Төлөвчдөрсөндөө хэлэхэд үзмэр худалдан авах, үзмэрээ баяжуулах гэж нэг мөнгө төгрөг одоо тасраад бараг 5-6 жил 10 жил шахуулж байна. Би бас өөрсөлж байгаа 3 саяыг уужнаа авсан. Одон жил 5 саяг авлаа. Одоо энэ мөнгө айгүй бага байна. Тэгэхээр нэг 15-аас 20 сая төгрөг би бичиг мичгээ явуулъя. Ангын засагтар өдөө хуралд та бүхэн энэд дэмжиж ганц энэ музей биш тэнд ч нэг юм авах гэхээр л 3 сая, 2 сая, 1 сая. Тэгээд 3 сая төгрөг чинь 3 юм аваад ч юм уу хөөхгүй шахуу. Тэгээд 15-аас 20 сая төгрөг байж ич бас арай дээр үзүүр ажилчинд юм болох юм уу гэдэг энийг бас саналаа хэлье. Ялангуяа Оросууд их асуугаад Баянтумаа хотын дайны үеийн Жокийн байрлаж байсан байшин яасан энтергээд асуугаад байдаг байсан. Тэгээ энэ музейгээ авч үлдээд сэргээцсэн. Тэгээд энэ дотор нэг их хоёр дарга тэр Баян цагааны тулаан энтрийг харуулсан нэг хэсэг энтрийг янзлаад өшөө бүр төгс төгөлдөр болгоод жирийн одоо дорнчууд хүмүүс үзэх хэмжээний ийм хэмжээнд байлгал их зүгээр юм тий. Тэр сая халах голын 80 жилийн ой маань ерөөхдөө яг дандаа хүүхэд сурагчд оюутнуудын амралтын үе таарчихсан. Тэгэхээр яг энэ халах голын 80 жилийн ойтой холбоотой яг энэ одоо энэ Баян цагааны тулдаан гих мэтлэн одоо энэ нэг энэ түүхтэй холбоотой асуудлуудыг хүүхэд залуучуудад одоо таниулах, түгээн дэлгэрүүлэх энэ ажлыг бас холбогдох байгууллагууд бүгдээ хамтраад нөлөөллийн ажлыг, судлах ажлыг бас хийя гэдэг саналыг хэлмээр байна. За ямар ч тач түүхийн дурсгалд барилгыг устгахаас хамгаалж, дээр нь цаашид оршин тогтнох нөхцөл болцоог бүрдүүлэхэд орон нутаг анхаарч, хүүхэд залуусын заавал очиж үзэх ёстой музей нэг болгох чиглэлтэй байна.